Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 8 дугаар хэсэг. Цэхийн том шилэн цонхонд мөсөнхөө тогтсон боловч доод талаасаа хөлрөн хайлж урсна. Цэхэд дуу шуугаан их ажээ. Нэхэх машин зогсоо зайгүй тажигналдан саарал цэмб хөврөн орсох шиг болно. Ханд цэмб нэхэх зур өчигдөр орой нөхөртөөгөө ярьсан яриагаа санахаас сэтгэл нь нэг л эвгүй болж догтлоо. Ханд энэ 7 хоногт өдрийн ээлжинд явж байгаа бөгөөд өчигдөр 5 цагт ажлаасаа тараад харивал Цэрмаад орж хоёр нэг чухал юм ярьсан бололтой Цэрмаа уйлчихсан байжээ. Ханд учрыг нь олоогүй тул тэр хоёрын амыг харсхийн дуугүй байтал Цэрмаа юм хэлсэнгүй нүрээ буруулсхийн гараад явчихжээ. Ханд юу болсон бол гэж санаад нөхөр рүүгэн харвал бас л дуугарсангүй. Тэгэхээр нь Цэрмаа яагаад гэвэл доржинууд хачин ууртай юм шиг гялалцсан. Шал завхарсан юм. Манай баазын дарга базар цаадахыг чинь нэргүүлээд бүр зоводог гин. Тийм балаа юм гэж байх уу та гэлээ. Ханд тийм үг сонсоод төдий гайхсангүй. Аль хэдийнээс базар Цэрмаад санаархаж байна гэж бодох болсон учраас огт санаандгүй. Тэгээд гэвэл тэгээд л тэр ханилан суун гээд хаа явсан газар нь ойтон хам ушиг наалдад салдгүй гин гэж дорж харивлаа. Цэрмаа өөрөө юу гэж байна? Надтай зөвлөх гэсэн байхаа. Базрыг ер нь ямар хүн бэ гэж асууж байна. Цэрмаа дургу цаггүй юм бол базар хиндэж хань болж чадах хүн. Дорж түүний үгийг тас тайран нүдэн ширүүн болж босон хараагаад чи бас түүнд санаатай байх нэ? Муу сан хөөхнүүд ийм л хуурамчхан сэтгэлтэй шүү дээ гэж хашгирав. Ханд хантай болоод бараг 2 жилийн нүүр үзэхдээ түүнийг иймхүү уурлаж муухай ашиглаж байхыг мэдэхгүй. Бас ийм ууртай болохыг ч үзээгүй тул баахан эргэлзэн гайхсан авч бас юунэч туханд хүрэлгүй муухай үгээр дайрч давшилсанд зөвөн хөрч чи юу боллоо гэж ингэтлээ боож өгөх гээд байгаа юм. Ирэмийн хооронд илжиг бууж ороол гэдэг юм. Сэтгэл санаа нээлж тохирох юм бол хин хүний үгэрч болохгүй. Хүний амьдрал хөндлөнгөөс хөлөө бүү тавь гэчихв. Яа гинэ? Чи базрыг хэн болохыг мэдхүү? Би цэргийн хуаранд 3 жил хамт байхдаа түүний ямар хүн болохыг нь мэднэ. Яста хүний адаг шаар байгаа юм. Тийм муу хүнд үеийн сайн нөхрийнхөө гэргийг бэлэг болгон өгөх гэж юу? гэж дорж ахсрав. Ханд нөхөртөөгөө эвдрэн хэрэлдэхийг хүссэнгүй тул за бол чи ер нь хачин хүн bay шүү. Өгч сонсохгүй хараач зүхээдэл чамааг ийм итгээд араншинтай гэж одоо болтол бодоогүй л явсан юм. Өдөрдөж байгаа дарга хамт дайтаж явсан журмын нөхрөө хүний адаг шаар гэж хэлэхдээ хэлчин нээдрэхгүй байна уу? Тийм муухай юм бол улс яагаад ийм том газрын дарга болгосон юм? Бас Цэрмаа чиний мэдлийн хүн биш. Чи түүнийг эд бараа шиг санаж өөрийнхөө таалалтай хүнд бэлэг болгож чадахгүй. Цаадах чинь амьдрал ахуйгаа тунгаан бодож зөвөр шийдэх уучин бодолтой гүнзгий ухаантай хүн юм шүү. Гэхэд дорж ихэл бухимдаж байгаа бололтой. Үгээд тэр чинь залны хөрөнгө залилж мэхлээдэл чухал албанд шургаж орсон биз гэлээ. Дорж минь болж үз. Энэ үгийг гадны хүн сонсвол чамайг найс нөхөртэй атаархаж байна гэж бодно. Иш баримттай яар. Ухаа чи өмөрч байна уу? Сайхан царайцс гой ганган хувцас уран цэцэн үгээрээ чиний толгойг бас эргүүлсэн хэрэг үү? Чамаас иймэг сонсохдоо ичиж байна. Чи мөн богинохон бодолтой мулгуу ухаантай ирэмшивдэ. Ханд нөхөртөөгөө төр тар хийхийг хүссэнгүй ийм ширвхэн үг хэлчихэд гэрээсээ бошуухан гарч Цэрмаагийн доржээ. Цэрмаа уруу царайлан сууж байснаа хандыг хараад гүнзгий санаа алдаж би ч мөн зовлонтой амьтан юм аа гэв. Тэгээд Цэрмаа базрын тухай түүний хэлж ярьсан бүх үгийг ярьж өөрөө шийдэж чадахгүй болоод доржтой зөвлөвөл учир дүрсгүй уурлан бухимдаж Цэрмааг бараг алгадаад авах нь холгүй муухай авирлаж ам өргөцсөн сайн нөхрийн минь дурсгалыг доромжилж байна гэхээр Цэрмаа тэс чадалгүй уйлж байснаа ярьжээ. Ханд энэ тухай бодож миний нөхөр яагаад базрыг үзэн ядаж байгаа юм бол базар үнэхээр тийм муухай юм болов уу? Тийм болж харахгүй л дээ. Цэрмаа аль ч учраа олохгүй мөнгөлсөн амьтан болчээ. Насан залуу байна. Яар нөхөртөө болоод ч юу хийх вэ гэж миний хэлснийг зөвшөөрч байгаа бололтой байсан.
Үнэндээ Баатрыг өнгөрснөөс хойш ятгахта бүтэн 3 жил болоод хүнтэй суувал зүгээрсэнтэй. Түүнийг нөхөртөө болсныг сэрэг байхан сонсвол эвгүй санагтанда. 3-4 жил өнгөрч юм улирч хуучирсан байхад яа гэхэв. Цэрмаа минь 1 насаар ганцаар явж энлэн шаналн байхгүй нь мэдээч. Цаан ч яахав. Улирах цаг амьдралын давлгаан аяндаа шийдээд өгнө. Ингээд дорж минь тийм их ууртай ширүүн догшин хүн үү? Би түүнийг хар багаас нь мэднэ гэхэд худлаа болох нь. Сэрэгт яваад зан ааш нь өөр болсон болов уу? Үгүй бол баазын орлогч дарга болцоход ааш нь хувирч байна уу? Хачин юм а. Миний багын зан төрх бас их өөр болсон байж таарна. Надад мэдгдсэн юм алга. Яг л багын зан төрхөөрөө байгаа юм шиг санагдах юм. Би энэ хүнд анх дурлаж хайртай болсон. Одоо ч хэвээрээ байгаа гэж боддог. Багада тоглож байгаад намайг бишгүй шоглдог байсан. 2 жил нэг гэрт амьдрахад өчигдрийнх шиг муухай ашиж байгаагүй л юмсан. Хөөхнүүд өөдгүй хуурамчхан сэтгэлтэй ч гэх шиг. Намайг тийм хуурамч сэтгэлтэй гэж боддгийн биш үз. Би ер нь түүнийг гүйцэд сайн мэдээгүй юм шиг байна. Хинтээсээ юу л болдог бол. Энэ мэтэр эвгүй үгээр өдөж хатгаад байвал нэг гэрт хамт амьдрахад хэцүүхэн болох байх та гэж бодно. Хамт ийм бодоод ажиллаач олигтой хийж чадахгүй сэтгэл нь донголзон заримдаа уцаа орооцолдуулаад машинаа зогсоож бодилж байхад дорж бас ажил дээрээ тогтод сууж чадахгүй базрыг ботхоос уур нь хөрч байлаа. Цэрмаатай ханилан суун гэж бүр хэд энэс бодож байсан золиг байх шүү. Даанч манайхаар гүйдэлтэй болсон нь ийм учиртай байж л дээ. Түүнийг ирэхэд би 3 жил цэргийн хуарамт хамт байж дайн тулаанд мөр зэрэгцэн тулалдаж явсан сайн нөхрөө гэж хүндэтгэн үздэг байснаас биш. Цэрмат санаархаж байна гэдгийг одоо хүртэл мэдэхгүй байж шүү дээ. Тэгээд яах вэ? Базар түүнийг жаргаж 1 насаар ханилан сууч өнчин мөрдөн сайн эцэг болж чадах уу? Түүнд тийм сайхан хүнлэг энэрэнгүй сэтгэл би гэж юу? Байхгүй бизээ. Савсаг амтан зөвхөн Цэрмаагийн өнгө зүсэнд шунаж цаг зуурын зугаа цэнгэл шалиг самууныг эрхэмлэж яваа байлгүй. Цэрмаагийн ярианы өнгнөөс базарт тийм муугүй болол та. Би тэгээд сайн нөхрийнхөө журамт ханыг энэ муу базарт өгөх гэж юу? Дайндаа мөрөгдсөн нөхрийнхөө бунхан дээр нулимс унган байх та. Бэлэвсэн эхнэрийг чинь харж хандан өнчин үрийг чинь хүний зэрэгтэй хүн болгоно гэж аминда андгай тавьсан юмсан. Тэгээд энэ 2 хөөрхөн амтанд тус болох гэж байдгаараа хичээж мэрийж байна. Гэхдээ Цэрмааг 1 насаар нь орь ганцаар байлгаж хүүгийн эцэггүй өнчин хүн болгож болохгүй. Тэр чинь ийм идэр залуу насаа уй гонигт автан хорвоогийн хамаг сайхнаас амсаж эдэл чадалгүй 1 насыг яаж барах вэ? Эрт орой хизээ боловч төших сайн хантай болно. Энд чинь амьдралын чам яс. Тэгээд базартаа суулгах гэж юу? Үгүй яасан ч үгүй. Би яагаад базрыг их үндэсгүй муу хүн гэж байхаа билээ. Тэр надад ямар гэм хийлээ. Надаас бусдад нь яалаа. Ямар ч гэмцэмгүй. Мөр зэрэгцэн тулалдаж цэргийн хатуу амьдралыг нэгэн санаа зоригоор туулсан дайчин нөхөр минь биш билүү? Түүнийг залтай овжин энтер гэж ярьдаг байсан. Харин дайны талбарт очоод үхэнцэд царайлан амиа аргалж явсан хөөрхийн нэгэн шүү дээ. Аймтгай хулчгар хүн. Өчигдөр би уурандаа болоод хандыгаа гомдоож орхисон байх шүү. Царайн хачин болоод хэдин ширүүн үг хэлээд гараад явчихсан. Надад уурлаж гомдоод Цэрмаагийн тоноод ажилдаа явсан байна лээ. Хөөрхийн минь хар багасаа тоглож наадаж өссөн хүлцэнгүй томоотой номоо зан нь алга болж их ухаантай хэрсүү болжээ.
Би үнэндээ түүний хэлсэн шиг богинохон бодолтой молгоо ухаантай хүн байхаа. Угаасаа тийм молгоо юм уу гэж бодлоо. Хаалга тогших чимээ түүний бодлыг тасалж учраа олж ядсан хүнд байдлаас холдуулах шиг боллоо. Дорж орох зөвшөөрөл өгөөд харвал бөөн уур цангийн хамт хэдэн жолооч орж ирэв. Тэднийг дуудуулснаа сая санаж, "За сууцгаа. Та нар өнөө оройдоо багтаж ачаагаа аваад шөнө хагаслан гарахыг бод. Цуваагээ дамдын даргална" гэвэл дамдингийн нүр улсхийн доошоо харахад нөхтөн жуумалцсан, зарим нь дооглосон янзтай харлаа. Хөдөөнөөс арьс шир ачаад 5 хоногт амжиж ирэх хэрэгтэй гэж дорж тушаангүй хэлбэл, "Гүй дарга минь явах газар цас ихтэй дуулдана. Замдаа сууж манайхаа болчихгүй бол" гэж нэг жолооч дамдин дайруулсхийн хэлбэл, дорж хөмсөг зангидан муухай харж, "Замын сахиул болох эсгээ өөрөө л мэдээрэй. Явж үзээгүй ээж зүрх алдах хэрэггүй. Дамдингийн үгэнд орохгүй дураараа явбал хатуу ярин шүү" гэж анхааруулв. "Дарга шүн хагаслаад гарч амжихгүй байхаа. Өглөөл явъя" гэж саяын жолооч гуйсан янзтай хэлв. Дорж ажлаас дандаа хойш суухыг бодож байдаг тэр жолоочийг доогтой харснаа. "Эхнэрийнхэн халуун өвөрт ганц шүнч гисэн хоргодъё гэж бодоо юу?" гэвэл бусд нь нэр хийтэл инээлдэж тэр жолоочийн нүр час улайсан боловч хинэггүй царайлан, "Тэргэндээ засвар хийх гэсэн юм аа" гэв. "Би механикчиг одоохон та нар руу явуулна. Тэргээ сайн засаж янзлаад яваарай" гэж дорж хэлбэл жолооч нар цоврон гарцгаав. Ханд хотод ирээд 2 дахь өвөлтөгөн золгов. Одоо ажилдаа сүрхий дадаж, гэр орон нутаг усаа санагалзан гэгэлцэх нь баг болжээ. Ажил дуриалан дуудагч ямдангийн дуугаар хамаг ажлаа яг таг зохицуул сурсан бөгөөд чөлөөт цагийг дэмий хоосон өнгөрүүлэхгүйг ямагт хичээнэ. Орой өдөртөө ганцаараа явахдаа анхны жил шиг айд сандрахаан байж, дугуйлан мэрэгжлийн хичээл суугаад хотод гэртээ хэдэн ажилчдын хамт ирнэ. Нөхдөн түүнийг гэртэн дөхөж өгөх болсон тул шөнийн ээлжнээс тарахтаа санаа амар явах болов. Урдын адил ажил тармагц гэр рүүгээ яаран сандран гүйхэ болж, заримдаа норж магинд очино. Насан багшидаа байн очиж, бат чулууны сонин сайхан яриаг чагнан, ном бичгийг нь сонирхон мэдэхгүй юма асууж лавлна. Бат чулуун багш нь түүнийг очих болгонд сонин ном уншуулахаар өгнө. Ханд өгсөн номыг нь хэртээчихвэ гэж машид болгоомжлон цаасаар хавцлан уншиж дуусаад аваачиж өгөхөд, "Энэ охин шиг номонд дуртай. Унсан номоо ариг гамтаа байлгаж сурах хэрэгтэй. Ном гэдэг ертөнцийг харах цонх мөн" гэж пролетарын их зохиолч Максим Горький хэлсэн юм шүү. "Ном шиг үнэтэй эрдэнэ байхгүй" гэж хүүхдүүдтэй хандан хэлнэ. Хандаас унсан номын талаар асууж шалгаагаад, "Чи одоо зөвхөн монгол ном уншиж байна. Гадаад олон улсын хэл сурахыг хичээх нь нэн чухал. Манай улсын номын санд олон орны хэлээр бичсэн асар олон ном бий" гэж нэг удаа түүнийг очиход ярьсан юм. Тэднийд төвд, манж, хятад хэлээр бичсэн дорн дахны олон ном байхаас гадна орос, англи, франц хэлний номч зөндөө байна. Ханд нэг удаа цэмб нэхэж байхдаа дэрэгдэн ирээд түүний яаж нэхийг ажиж байгаа насан авгаагаас, "Багшаа, бат чулуунгаа олон улсын хэл мэдхүү?" гэж асуувал, "Хогэн манж, хятад, төвд хэл мэддэг юм. Дөж гарсан хойно орос хэл гадарлах болж, одоо англи, франц хэл сурна гэдэл өдөр шөнөгүй ном шагааж суудаг болсон" гэжээ. Ханд үүнийг сонсоод тийм настай хүн өөр улсын хэл сурна гэж махран оролдож байхад, "Би өдөө 20 хэдэн наснаа оролдвол ямар нэгэн хэл сурч болох юм биш үү гэж бодож, юуны өмнө орос хэл сурвал ядахтаа үзсэн киногоо ойлгоно гэж санаад, Цэрмаагаас ганц 2 орос үг асууж цээжлэхийг оролдоно. Цэрмаагийн мэдэх орос үг нь голцоо эмэлгийн талын ээлдэв эм өвчний нэр байх боловч түүнийг цээжлэх гэж хичээнэ. Цэрмаа орос хэл сурах гэж хичээн, орос ном шимтэн уншиж мэдэхгүй зүйлээ тэмдэглэн авч цэргийн эмнэлгийн орос эмч нараас асууж мэддэг байжээ. Ханд заавал гарвал Цэрмаагийн үзэж байгаа номыг харж өдөрт 2-3 үг хэлвэлж аваад цээжлэнэ. Жавар тажгансан нэг орой ханд ажилласаа буугаад харих замдаа насан багшийн дан очлоо. Түүнийг очиход хязээч номноос салдгүй бат чулуун нэг орос ном барьчихсан их л хичээнгүйлэн уншиж байв.
Ханд цаавд суух зуураа та Орос ном их унших юм аа? Тань шиг ийм ном уншиж чаддаг болвол мөн сайхнаа гэвэл Бачулуу номноос хараагаас алган шар гуйлан хүрээтэй нүднийхээ шилний дээгүүр мишээнгүй харж "Сорой гээд мэрэ ихийн бол сурч болохгүй эрдэм гэж байхгүй. Ганцхан хичээл зүтгэлээр л юм бүхнийг сурна. Чам шиг залуу хүн ой ухаан ч сэрэглэн шүү дээ" гэв. Санаа байвч надад заачих багш чалга үзэж харах номч олдохгүй юм гэвэл бэдоч гарчгаад орос хэлийг өөрөө бие дааж оролцсоор одоо ямар ч номыг уншиж ойлгох боллоо. Эрдэм ном сурна гэсэн хүнд анх нь аль болохоор тус болохыг боддог. Чи ер нь номд хорхоотой дандаа шин юм сурч мэдээ гэж явдаг ховорхон хүүхэд юм. Намаа голохгүй бол мэдэх юма чамд зааж болно. Эрдэмийг нэгмөсөн бүгдийг нь сурна гэвэл тэнэг хэрэг. Бага багаар сурч цаашаа аягах хэрэгтэй гэж Бачулууныг өгүүлэхэд ханд маш их баярлан "Яасан сайхан юм. Эрдэмт танд шав орж Орос хэл заалгая" гэвэл цаашаа эргэж олон ном дотроос саарал дааван хавцтай ном гаргаж өглөө. Ханд тэр номыг авч харвал дундад сургуулийн Орос хэлний бичиг гэж монголоор бичсэн ном байв. Эхний хуудсыг эргүүлж үзвэл Орос үсгийн цагаан толгой нүдэнд нь туслаа. Цэрмаа Орос үсгийн цагаан толгойг хандад нүдлүүлж байсан учраас сайн таних ажээ. "За, чи энэ номыг эхлээд үзэх хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн хоёулаа багш шав боллоо шүү дээ. Чиний ажлын зав боломж таархан байгаа. Гэсэн ч сурах гэсэн хүн зав гаргаад байж болно. 7 хоногт хэдэн удаа хичээл хийж байхаар тогтъё" гэхэд ханд өдөр бүр хичээл хиймээр санагдсан боловч шиний ээлжинд явах, өөр бусад хурал дугуйлан гээд ажилд давхцах учраа хэдэн удаа хичээл хийх вэ гэж бодож байтал насан хажуунаас нь тэр хоёрын ярианд оролцсон. "7 хоногт 2-аас илүү амжихгүй визээ" гэвэл нөхөр нь баяртай мишэн "Чиний ажлын багш тэгж айлдаж байгаа бол номын багш нь дург үзэхгүй" гэв. Тэгэд ярилцсан байж 7 хоногт 2 удаа Орос хэл заалгах болов. Багш нь өнөөдөртөө Орос хэлний цагаан толгойн 32 үсгийг дэс дараалан таниулаад эхний 5 үсгийг бичиж өг. "За, чи 2 хоноод ирэхдээ энэ 5 үсгийг сайтар нүдэлж бас бичиж сурсан байна шүү" гэлээ. Ханд тэднийд зөндөө удаж хоолунд идэж уугаад бүр шөнө болсон хойно гэртээ их л баяртай ирлээ. Дорж орон дээрээ зүрмгэлэн хэвтэж байсан бололтой түүнийг орж ирэхээр цочин босон харааснаа нүдэ нухлан "Чи чинь хайчдаг хүн бэ? Өнөөдөр өдрийн ээлжинд яваа бицтэй" гэв. "Би бүр бөөн баярхаар болж байна. Ажлаасаа тараад ирэх замдаа насан багшийнхаар орсон юм л да. Түүний нөхөр нь их эрдэм номтой хүн би гэж чамд ярьдаг шүү дээ. Тэр хүн Орос хятад манж төвөдгээд олон хэл мэддэг юм. Тэгээд надад Орос хэл заах боллоо. Өнөөдөр Орос үсгийн цагаан толгооноос эхлэн заалгасан" гэд ханд дэвтэр номоо үзүүлв. Дорж түүнийг нь гүйлгэн харснаа ер тоомсорлсон шинжгүй орныхоо толгой дээр тавиад "Ажиллаа дийлэхгүй байж бас Орос хэл сурна гэж орой өвдөжгүйж бие зовох нэг ажилтаа болж дээ" гэв. Хандын өнөөх их баяр нь хийсэн арилж "Чи намайг эрдэм ном сурах гэхэд арай дургуцж байгаа юм биш үсттэй" гэвэл дорж доогөлсөн янзтай жуумалцсан. "Сурдаг юм бол сайхан л байлгүй. Ганцхан айл гэрийг авч яваа бүсгүй хүн ажил төрөл хичээл сургууль гээд гэрийн бараа харахгүй болохоор энэ айлын ажлыг хийх болж байна. Нөхөр нь тоогоо шанах ангинуулан хог шороо шүүрдээд эрдэмтэй эхнэрээ хүлээж суух нэ" гिचв. Хандын дотор арзган нь түүнтэй салам хэрэлдмээр санагдсан боловч бие барьж "Хоолунд хийх хог шороо шүүрдэх нь эмэгтэй хүн заяагцсан зайшгүй зүйл биш юм шүү. Чи л тэгж боддог байх. Хоёулаа улстай ажил хийж байж хэн бололцоотой нь хоолой хийж болохгүй гэсэн хууль хаана вэ? Чи зүгээр хэвтэж байхаар хоолой хийгээд идэж болохгүй гэж юу?" гэхэд дорж сэхэлцэн "Үгүй ерөө одоо толгой дээр гарах юм. Гэрийн эм хүн чам шиг сэхүүн зантай байдгүй юм. Нөхрөөрөө хоолундаа хийлэгчгээд алцааж хэвтэх нэ" гэсэн чинь
Хандын урд үрсгийж босон харайж түүний хувцснаас зууран авч "Мөндө чи ийм л бодолтой хүн. Эмэгтэй хүн хоол унд хийж хог шүүрдэж алцаа шивтгэхээс өөр ямар ч хөсөл сонирхол ажил төрлөгүй амьтан гэж бодож явдаг байж. Чамд ингэж муу хэлүүлж дарлуулж чадахгүй шүү. Би өөрийн гэсэн ухаан бодолтой хөсөл мөрөөдөлтэй чам шиг л хүн. Бас улсдаа хүчин зүтгэж яваа ажилчин. Чамаас гордож царай алдаж суух юм юу ч байхгүй" гэж ширвхэн хэлэхэд Дорж түүний гарыг салахыг оролдон "За боль. Айл амтын юу ч гэх юм. Ялахгүй юмнаас муудалцаад юу хийн. Чи ер нь юм болвол намайг омогдож загнах гээд байх болж. Тэгж ярил би ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн ухаан бодолтой хүн шүү" гэв. Ханд түүний улаан нүрэн дундуур нь алгадаж нулиммаар санагдсан ч ганц хоёр ширүүн хатуу үг сонсоод ийхүү омогшин бухимдаад яах вэ гэж бодоод түүнийг тавьж "Ухаантайх л байж үзээрэй. Чи бит хоёр одоо ямар хүүхэд биш. Адил тэгш эрэхтэй гэдгийг битгий мартаарай" гэлээ. Дорж ихнэртэйгээ түнжин тасрахыг хүссэнгүй таг дуугүй болж хэдийгээр өлсөж ундаасаж байсан ч орондоо орж хэвтлээ. Энэ хоёр тоонот гэрт толгой холбоод 2 жилийн нүүр үзэхтэй өнөө шөн шиг ийхүү эвдрэлцэж хоосон хонож байсан удаагүй лээ. Эрэм хоёр ялах шалахгүй юмнаас муудалцаж төр тар хийх нь байдаг ч гэсэн энэ хоёр шиг ухаан бодол, хүсэл мөрөөдөл, эрхчлөөгөө дурдалцсан марган хэрэлдэх нь ховор бизээ. Энэ явдал яваанда хэн хэнийг хэрэггүй ариун сэтгэлд сэв тортог суулгаж мэдмээр осолтой зүйлийн эхлэл болж магадгүй гэж хоёулаа бодож дахин ганц ч үг сөргөөцөлдсөнгүй. Ханд орондоо ороод энэ эвгүй явдлыг мартах гэж аль болохоор хичээн багшийнхаа заасан 5 үсгийг амандаа шивнэн уншиж ухаан бодлоосоо хэрүүлийн бузарвуулаа уур уцаарыг үлдэн хөөхийг эрмэлзэж байлаа. Гэсэн чи нөхрийн хэлсэн үг зүрх рүү нь хатгах шиг болж гомдлын манан хамгийн сайхан бүхнийг нь халахлана. "Энэ хүн намайг бүрэн сайн ойлгохгүй юм шивдэ. Ойлгохыг ч хүсэхгүй байгаа болол та. Миний эрдэм ном сурч өсөн дэгч гэсэн өөдрөг хүслийг айгүй бол няцааж мэдхэн. Гэртээ төгжиж зөвхөн хоол ундаа хийлгээд байж байвал санаа намрах юм байх та. Тэгж ч чиний боол болохгүй. 7 хоногт 2 удаа хичээл хийхтэй л хийн. Энэ өлсөд ирэхээр хоолоо хийж идэхгүй яах юм? Нарийн сайхан хоол хийж чаддгүй юм а гэхэд бүхэл мах чанаад идэн үз. Би ямар тоогоо шанагыг нь аваад явсан биш. Ухаантай хүн бол аяантаа ойлгоно. Ухаан богино мөксгөн бол надад улмал өшин. Би үнд бууж өгч цүйд болохгүй. Шинийн ээлжинд явахдаа хоол ундыг нь бэлдэж орхитгооч болий. Хоёулаа цаг хугацаагаар хэмжигдсэн ажилдаа байж хэн хэндээ тунирхаж хэн хэнийгээ дээрлэхэж байх вэ? Ажил хийх, эрдэм сурхаач ийм зэргийн хархүүгээрч солихгүй те. Дорж бас унтаж чадахгүй янз бүрийн юм бодон хэвтэж байв. Мань хүн ч одоо бүр оодорхон. Үүнийг хэн уруу татаад байна. Хичээл сургуул гэж худал хэлээд айл амтэн хэсэж завхарч яваа юм биш үз. Насан багш гэдгийн 2-3 том банд байдаг гэсэн. Арай тэдэнтэй маасганаж тэднийхэр гүгээд байдаг юм биш үү? Уг нь энэ маань их томоотой бүрэг амтансан. Өдөр өнгөрөх тусам зан ааш нь хачин болж үг хэлэнч гүйцэгдэхэн байж зав гарвал ши кино, бүжиг танц, семинар дугуйлан гээд орой бүр гүгээд байснаа одоо бас орос хэл сурна гээд алга болох нь. Мөн их сурах байх та. Монгол бичиг гаргах төдий байж гадаад улсын хэл сурна гинэ. Энэ эдтэй юм. Худлаа хэлж гэр орноосоо дайжихныг шалтак олсон нь тэр визэ. Чамаагч тэгэж дураар нь тонгочлохгүй шүү. Хэрэг мэдэж байвал таарна. Их зан гаргаад байвал нутаг оронд нь буцаах юм шүү. Хэдэн малын дэлэн шувтраад хөдөө өхөрч гадаа гандаж явахдаа орос хэл сурна, бүжиг таанц хийн гэж сэхэлцхийг нь харах юмсан гэж зэвүүрхэн бодож байжээ. Шүн тунд хэдийн өнгөрсөн бололтой их хотын үргэлжийн чимээ шугаа намтаж намжин болжээ. Өвлийн хүйтэн салхи хаяа сангентэл хүүгэж өрхний оосор дээвэр туурах сулхан ороолох нь бүдгхэн дуулдана. Дорж ханд хоёр өнөө шүн шиг бие биедээ тонирхон төмөн салаат бодолд эргэтэн байсан удаагүй билээ. Энэ хоёрын бодолд зөв буруу өгөхөд одоохондоо арай эрт байна.
улирах цаг аяанда шийдээд өгнө бизээ. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өглөө тэнгэрт хумсын чинээхэн ч үйлгүй тов тунгалаг, салхи тогтун, тун аятайхан байлаа. Туулгал өглөөний хурц наранд түмэн янзын алтан мөнгөн туяа цацруулан ярилцанхан жирэлцэнхэн урсаж байна. Гол руу бүхэж ургасан саглагар ногоон бургасны турхан мөчр ус шүргэн шүүрэн алдан тонголцож ойролцоохон шаазгаа шахтана. Өнөөдөр амралтын өдөр болохоор дорж тухтаа сайхан амархаар ханд Цэрмаа хүүтэй хамт дагуулan сонгон хайрхнаас дээхнүр голын ногоон бургасанд иржээ. Дорж ханд хоёр харга борготой голын хөвөө битүү бургасан шугууд ирэх их дуртай. Энэ хавийн газар нь тэдний төрж өссөн хөх хошууны шугуутай тун төстэй бөгөөд дорж ханд хоёр энд ирээд нутгийнхаа тухай сэтгэл хөдлөн ярихыг Цэрмаа сонирхон чагнадаг байлаа. Дорж хөргөж ирсэн жолооч нар шингэхээс өмнөхөн ирж авахыг захиад буцаав. Тэд урд нь хэд дахин ирсэн газраа юм хумаан буулгаж хэдэн лүглэгэр улаасны ёроолд гал түлж өвсөн шатсан газар байгаа 3 харлсан чулууг ойртуулан тавиад том хар богцноос савсуулга мах сонгон талах боорцог гаргав. Ханд Цэрмаа хоёр хуураа мөчөр түүж авчираад ханд гал үүсгэн цай шаналаа. Дорж маха нэмгэн хэрчиж шарахад бэлэн болгож байтал цэцэг түүж явсан Батуулд хүү гүүн ирж хүзүүн дээр нь мордоод аав гэж шулганан хоёр хөлөө гоцолзуулан давчив. Батуулд хамар хашааны хөөгтүүдийг дуурайж доржийг ажлаас ирэхэд аав гэж өөдөөс нь тосон гүйх болжээ. Доржиж аав гэж хэлүүлэхдээ их дуртай. Бэ нэг ёсондоо энэ хүүхдийн аав шүү дээ. Хэр Баатар минь үг хэлж чадах байсан бол энэ хүүхдийг эцгийн хайраар хайрлаж өсгөөрэй гэж захих байсан бизээ. Энэ хүүхэд өсөж том болоод юмны учрыг нарийн ухаарах болтлоо намайг ааваа гэж дуудаж аавыгаа гэж бодож яваг. Нэг довонд төрж үе зайгүй үерхэж өссөн сайн нөхрийнхэн өнчин үрийг би халамжлан харахгүй бол өөр хэн харж хандах вэ? Энэ хүүхдийг жаргалтай өсөж өндийхт нь эцгийн хайраар халамжлан сайн хүн болгож чадвал багын анд хагцшгүй нөхөртөө сайн үйл хийсэн болно гэж бодно. Хандж энэ хөөрхөн хүүд ухаангүй хайртай. Батвалд эхтэй, эмээ өвөө хоёртой болон дорж ханд нарт эрхлэн баахан эрх дураараа өсөж байгаа ажээ. Цэрмаа ханд хоёр хоол цай болтол зүгээр суусангүй. Голын уснаас үс гизгээ угааж байхад дорж цайган болгочход махан шарав. Шарсан махны хорхоо хөргөм сайхан үнэр ханхлан арааны шүлс асгарав. Дорж махаа шарчхаад "Хөөе та хоёр яачих вэ?" гэхэд Батуулд дуурайн "Хөө та хоёр яачих вэ?" гэж хашгирав. Дорж инээд алтан түүнийг тэрэн авч инхрийлэн үнсээд "Зүггүй золиг" гэж өхөрдвөл "Чи өөлөө зүггүй золиг" гэж шулганав. Ханд Цэрмаа хоёр тэдний яриаг сонсон инээд алтан хөрчирлээ. Тэд галаа тойрон сууж цай уу мах идэцгээв. Өрхөн зөөлөн салхи шивнэн үлээж ногоон бургас нэгэн хэмээр намуухан шүү гэж. Голын ус хоржигнан харигатах нь хандад яг хөх хошууныхаа бургасан дотор байгаа юм шиг санагдах хагаад. Энэ зүүн амралтаараа нутагтаа очиж амжихгүй болов уу гэсэн нууцхан бодлыг нь одоохондоо доржч тэр Цэрмаач гэсэн мэдээгүй байв. Шарсан мах шиг амттай хоолгүй, хээрийн цай шиг сайхан цайгүй юм шиг санагдана. Амралтынхан өдрийг ийхүү эрүүл агаарта зугаатай сайхан өнгөрөөж, навч ногооны үнээр амтрхан амьсгалж, голын урсгал чагнан байх нь юутай сайхан. Энд дэрж амарч байх саналыг анх Цэрмаа гаргасан ажээ. Тэд хооллож дуусаад ногоон дээр тэрийн хэвтлээ. Дорж өөгүйхэн тэнгэр ширтэж байснаа зөөрмөглөв. Бид хоёр баг байхдаа зуны ийм сайхан өдөр Яравгийн голын хөвөнд өдрийг бардаг байсансан гэж ханд нутгуусаа санагалзан өгөөлөв. Дорж өндийснө чи санаж байна уу? Талигаач бит хоёр нэг зун чамайг ганц сайн чадсан шүү гэвэл ханд инээд алдан. Харин та хоёрыг манай аав сүрхий хашраасан да гэлээ. Цэрмаа яасан бол гэсэн байртай харлаа. Хандж умалцсан. Тэр зам манайхан богдын голд айлц уссан. Би ус авахаар очиход энэ хоёр эрэг дороос гарч ирээд намайг ус руу хийх гэж барьж аваад орилуулсан. Манай аав ойрхон байж байгаад миний чарлахыг сонсоод дахин ирж энэ хоёрын сайртай шилбийг уурганыхаа хуугаар тас оруулсан гэлээ. Нэрээ их өвдсөн шүү.
Баг байхад ч томоогүй байжээ. Үүнийг олон ч удаа шоглож уйлуулсан юмсан гэж дорж ярил Цэрмаа инэв хийлэн одоо л уйлуулж завахгүй байвал хамгийн дээд жаргал шүү дээ гэвэл доржийн нүр улс хийх шиг болж өвлийн нэгэн шөнийн эвгүй явдлаа санджээ. Дорж түүнийгээ сөхөж ярихвээ гэхээс ханд руу хялам хийснэ. Энэ сайхан цагт нулимс шиг хэрэггүй юм байхгүй. Бүгдээрээ дандаа л ингэж инээж шугаж байх юмсан. Бидэнд амралтын өдөр болгон энд ирж тухта аятаа амрах цаг ховорхон болж ч мэдх юм. Гэхэд Цэрмаа гайхан харж яагаад гэлээ. Дорж өндийн суугаад за та энэ ч зөвхөн миний таамаг юм да. Гэхдээ баруун зүгт фашизмын хар үйл зангирч дайны гал газар сайгүй уулалцаж байна. Герман Европыг үндсэндээ эрхшээлдэн оруулаад зөвлөлт улсын хэлд тулаад байна шүү дээ гэв. Цэрмаа нэг юм хэлэх гэтэл ханд өрсөн. Чи тэгээд Герман зөвлөлт улс хоёрыг байлтна гэж бодож байна уу? Нодон намар харилцан үйл довтлолцох гэрээ байгуулсан шүү дээ гэж эргэлзэнгүй хэлв. Цэрмаа хандыг дараа нь дорж руу харснаа. Тэр гэрээ чи яах вэ? Фашист гэдэг чинь юу бэлээ? Цаасан дээр бичиж андгай тавьж гарын үсэг зурсан гэрээгээ улан доороо гიშгээд дан хийх нь тэдэнд юу ч биш гэж мэдэмхий шинжтэй өгөөлөв. Ханд нүдэ анилган бодож байснаа. Тэгвэл дайнц ашиггүй болно гэж хэлснэ ногоо зулгааж үнэрлээд дайн болж ч мэднэ болохгүй ч байж мэднэ гэж хоёрдмол өнгөөр хариулв. Дорж эхнэрийнхэн улс төрийн бодлогын үүднээс ийхүү үнэлэн цэгнэж хэлсэнд гайхан эргэлзэж жохом юу хэлэх вүлээ гэж бодож байтал ханд саяхан ярьснаа улам тодруулах гэсэн бололтой хоолоогоо засаад өдөр бүрийн сонинд гадаадын байдлын талаар янз бүрийн ихсэгтэй зүйл бичих юм. Тэр болгонд үнэлэлт өгч цэгнэн бодож байх нь чухал юм гэв. Дорж эхнэрээ багтан харахтаа түүний ухаан санаа нь өдөр өнгөрөх тусам тэлж яриа хөөрөнд гүнзгий буйртай болж зав чөлөөнд өдөр тутмын сониноос эхлэн нэмгэн зузаан олон ном уншиж номд бичсэн зүйлийн талаар сэтгэл хөдлөн ярих болсныг санаж энэ маань над шиг дайн болж магадгүй гэж боддөг юм байна. Дэлхий дахны энэ ээдрээ бодлионтой байдал заавалчгүй дайнд хүргэж тэсрэн дэлбэрч мэднэ. Жохом хизээ тэрв. Энэ жилөө, эрх жилөө, эсвэл одоо юу? Хүн төрлөختөн бэрхшрүүн томоохон дайны ирмэгт тулж очсон нь гарцаагүй боллоо. Энэ дайн нь халахын голынх шиг нэгэн хэсэгхэн газар биш, асар их уудам газар нутаг, олон улс гүрнийг хамарсан сүйтгэл, юйтгэл ихтэй дайн болж таарна. Олон улсын хоорондох зөрчилдөөн газар ихэхэн авч байгаа нь дайны шинж визээ гэж бодсон боловч энэ тухайгаа тэр хоёрт хэлсэнгүй. Тэр гурав ийхүү өрх гэр ахуй амьдралын ярианаас хальж дэлхий дахны шинжтэй ярианд санамсаргүй орж түүнээс болж тус бүрдээ сэтгэл төгшин дахиад тэр тухай ярьсангүй. Өөрийнхөө бодлыг тунгаан бодож хэсэг чимээгүй болов. Дорж сэтгэлийг нь эмзэглүүлсэн ярианаас сухтах мэт тийм юм ярихгүй гэсэн байртай цамцаа тайлаад үдийн наранд биеэн хэвтгэд ханд Цэрмаа хоёр Батболдыг дагуулan голын хөвөө уруудан бургасан дундуур явлаа. Зуны ихэнх сарын 20-ийн нар толгой дээрээс хүчтэй шарж хөлөргөх боловч бургас уул ясны сүүдэрт ороход сэрв татна. Батболд дөнгөж зохион байгаа цагаан шар цэцэг шохоорхон түүж гартаа багсаа тэл атгана. Заримдаа алаг цохор ирвэхэн хойноос паацганан гүйж гүйцэхгүй болохоор морилзан уурлана. Ханд нийлмийн могоорох бургас уул яс бүрийг манай нутгийн шугуунаас хэр зэрэг ялгаатай юм гэсэн шиг ажиж явхдаа манайхан аль хэдийн цусландаа гарчихсан байгаа та. Аав ээж хоёр маань хөөхөн дүү нар минь намайгаа санаж байгаа болов уу? Ноднын зун очиход мөн ч сайхан байсан шүү. Би одоо хотын хүн болжээ. Хүний хувь зохиол гэдэг хачин юм. 2 жилийн өмнө хотын хүн болно гэж зөөдөлсөн ч үгүй явжээ. Хотод ирээд их чим үзэж олон ч хүнтэй танил боллоо. Энэ Цэрмаа гэж төрснөөс өөрцгүй дотн сайхан хүнтэй ямар хазар танилцав? Эм улс би биетэй ийм сайн болно гэж сони юм. Ноднон нутагтаа очиод ирэхэд бүр санчсан байсан шүү. Намайг шөнийн ээлжинд яваад ирэхэд доржоос илүү сэтгэлэн зовж зарим шин хашааны үдэн зогсоод харуулдаж байдгсан. Дорж ч яах вэ? Ирхэн болохоор
тийм нарийн ширийн юмыг сайн мэдэхгүй л дээ. Цэрмаа минь намайг өнгөтэй өөдтэй явуулах гэж бас эрдэм номд сургах гэж ихэс санаа тавих юм. Энэ сайхан сэтгэлтэй ийм сайхан бүсгүй нэг насаар ганцаар явж сэтгэлээр унаж байж болохгүй баха. Базар дарга яагаад үзэгдэхгүй болчихов? Дарч түнд эвгүй хэлснээс зайлахгүй. Цэрмаа одоо болтол эргэлцсээр л байх шиг байна. Базрыг хаяа ирэхээр дорж хялалцаж захилцээд байх юм. Арай цэрмааг бусдаас харамлаж өөрөө санаархаж байдгийн биш байгаа гэж бодоод цэрмаауд харлаа. Цэрмаа хүн тогтон муу санаж үзээгүй сайхан хар нүдэрээ инээмсэглэн явж байна. Би муу санаатай хүн байх шүү. Нөхөртөө итгэхгүй дими юм санана гэсэн чинь юу гэсэн үг вэ? Цэрмаа яалаа гэж тийм юмд өртгөв гэж бодовч эмэгтэй хүн хизээч гэсэн эр хүний эрхэнд шүү дээ. Ирчүүд хүүхнүүдийн толгойг яаж жиргүүлж чадна? Дорж маань цаана юу бодож юу хүсэж явдгийг би бүгдийг нь мэднэ гэж юу? Надад хэлж болохгүй тийм бодол санаач байж болно. Ер нь хүнд чинь зөвхөн өөртөө л гэж хэлэхээс өөр хүнд ч хэлж болдоггүй нууц далд бодол хүсэл мөрөөдөл байдаг шиг байна. Жишээ нь хэрэг би нөхөргүй бол ханилах юмсан, хавтаж ойртож үзэх юмсан гэсэн сайхан харцуул дайралтгал юм. Би түүнийгээ нөхөртөө хэлнэ гэж юу? Хизээч хэлэхгүй шүү дээ. Дорж бас над шиг тэгж бодож явдгийг хэн бай гэх юм? Чи юу бодоод дуугаа хураачих вэ? Гэж Цэрмаа түүний бодлыг таслан асуувал ханд давхын цацсан боловч түүнийгээ мэддэхгүй хичээн инээмсэглэхийг оролдон юу бодоо вэ гэж юу? Юм л бодож байна. Гол нь маргаашийн ажлыг гэж худал хэлв. Цэрмаа түүнийг худал хэллээ гэдгийг мэдсэн боловч үгийг нь дагуулсах юм. Би ч бас ажиллаа л бодож байна. Чамд ярьсан да. Манай эмнэлэгт удаан хэвтэж байгаа өнөө дүлийн хилгүүд зэрэг маань бүр эдгээд эмнэлгээс өчигдөр гарсан гэвэл. Өө тийм үү? Бүр зүгээр болсон уу? Гэж асуувал Цэрмаа бодол болсон нүдээр өөдөөс нь харснаа. Тэр чигээрээ хилгүүд дүлээ болсон доо. Хичнээн эмчлээд засал авсангүй. Мөн сайхан залуусан. Дайн л хүнийг тийм эрен тэглэж орхилоо то. Дайны хор хөнөөлийг дайнд явсан хүн л яс махандаа шингэтэл мэдэрдэг юм гэж хариулв. Тийм хүн яаж амьдрандаа хэлгүүдүүлээ болохоос биш ухаан санаа нь бүрэн чадал тэнхээтэй хүн болохоор ямар ч ажил хийж амьдрч чадна. Хөөрхий өнчин өрөөсөн хүн юм гинлээ. Дорж орон гэр олж өгöd баазтай ажилд авна гэсэн базар дарагч зөвшөөрсөн юм байх. Ханд Цэрмаагийн ярихад нөхөртөө баг зэрэг гомдох шиг болов. Нөхөр нь алба амныхаа хамаг сонин зүйлээ эхнэрээсээ илүү Цэрмаад ярьдаг байжээ гэхээс гомдсон боловч энэ хоёр чинь намайг бодоход дайны талбарт өөхөксөхөө мэдэлгүй ширмэн мөндөр дор жаргал зовлонгоо хуваалцаж явсан болохоор ёогаач ярьж болно шүү дээ. Бас тэр дүлийн нөхөр нь эдний сумангийн цэрэг. Тиймээс түүний хувь заяаг цэргийн нөхтөн шийтгэн зүй. Түүнд миний хүртэл юу вүлээ гэж бодоод сэтгэлээ тайтгаруулсан боловч нөхөр нь юм бүхэн дээр Цэрмааг өөрөөс нь илүү хайрлаж халамжлаад байх шиг санагдахаар өчөөхөнч гэсэн гомдлын манан хаяа пор хийх болсон бөлгөө. Гэлээж хагцал зовлон үзэж нөхрийнх нь өмг түшигт амьдарч байгаа хөөрхий бүсгүйд муу санах юм өчөөхөн төдийч байсангүй. Цэрмааг асран харах нь цэргийн журмын нөхөд байтугай жирийн миний ч үүрэг гэж бас бодно. Зуны хурц бөгөөд тунгалаг наран өөхгүй хөх мөнгөн тэнгэрийн мандалд хайсан туглага адил мэлтэгнэн төмөн цацрагт туяа өгөөмөр сайхан гэрлэн энэхэн замбуулан гийгүүлэн ээсэн энэ намуухан сайхан өдөр. Дорж санаа амар наранд бие шаран зүрмгэлэн хэвтэж хоёр бүсгүй цэцгийн анхлан үнэрт агаар амьсгалан эрх тааваараа ногоон шугуй сүлжин явж байхдаа хин хинийн сэтгэл тэнгэр сайхан бөгөөд аюултаг амьсгийн совинч татаагүй. Маргааш өдөр түүний цаадах өдрүүд дандаа ийм амгалан энх байх юм шиг санацгааж байсан бэлээ. Нам гөмхөн зуны энэ сайхан өдөр хан хорвоогийн үе төмөн хүн эдэн шиг сэтгэл уйг жаргалтай байсансан болов да. Айл зэрэгэлдээ их зөвлөлт гүрний баруун хилийн хаалгыг өнөө өөрөөр хорт дайсан цөмлөн орж
хүн төрлөختнийг 4 жилийн турш хөнөөлт юутгэлдээ живүүлсэн их дан эхлээд байсныг энэ гуравч биш. Наран дуртмалт сайхан Монгол нутгийн хангай говь хот суурин хаанч гэсэн огтхонч мэдээгүй байсан билээ. Жаргалтай дэлгэр зуны энэ наман өдөр дорж ханд цэрмаа нарын ногоон ойд сэтгэл тэнүү аятаа тогтоо амрах сүүлчийн өдөр байжээ гэдгийг тэрхэн үедээ тэд яахан мэдэх вүлээ. Энх амьдралын сүүлчийн энэ өдрийг Лавтая хэдэн жил дахин үзэхгүй. Дайны төгшөөр бор зүрхийг нь хэдхэн цагийн дараа цочоох байсан ажээ. 8 дугаар хэсэг төгсөв.